хүнд амьдралд нөгөө бөмбөг гэдэг байгаа тийм жонглоорддаг тийм үндсэн 8 талбар байдаг байна. Гэр бүл, эрүүл мэнд, ажил мэргэжил, санхүү, нийгэм, найз нөхдөд итгэл үнэмшил за чөлөө цаг гэх мэтчлэн 8 үндсэн талбар байх боломжтой байдаг байна. За энэ талбар дээр та өнөөдөр ямар үед хизээ, хинтээ, ямар нөхцөл байдалд, ямар тохиолдолд та маш эерэг хүн болж байна, эерэг мэдрэмжтэй байдаг, эерэг сэтгэлгээтэй байна гэдгээ та бодъё. За гэр бүлтэйгээ зул сарын хоолоо идэж явах үед маш эерэг ирээдүйнхаа яриад бөөнөрөө төлөх гэр бүлийнхэн төлөвлөгөө ярих үед эрүүл мэндээ анхаарад нэг спиннинг ч юм уу те нэг сакс тоглоход бас их эерэг болчдөг байж болно. Ажил мэргэжил дээр ажил маань бүтээд ч юм уу үр дүнгээ харахад эерэг байж болох нь байна. Санхүү дээр хүссэн зүйлээ зорьсон тийм ээ жилийн эцэст бид нар нэг юм телевизээ томруулна ч юм уу те зорилгодоо хүрсэн бол та эерэг болсон байж болно. За найз нөхөдөө хамт хаяад нэг халбаг явахад та эерэг байж болох нь. За итгэл үнэмшил буюу те уул усаа дахих үед ч юм уу тэр бол таны сонголт байгаа. Тэгэхээр та ямар үед хизээ, хинтээ, ямар нөхцөлд, ямар тохиолдолд та ер нь эерэг болоод байна бодъё. За би танд бодох, бичих 2 минут өгье. Та А4-ийн цаас ч юм уу ямар нэгэн цаас авлаа. Цаасан дээрээ 8 талбар буюу үндсэн талбараа бичье. Гэр бүл, эрүүл мэнд, ажил мэргэжил, санхүү, нийгэм, найз нөхөд итгэл үнэмшил за чөлөө цаг гэсэн 8 талбараа бичээд энэ талбартаа хаана хизээ ямар тохиолдолд та маш эерэг болсон бэ гэдгээ өөрийгөө дүгнэе. Амжилт хүсье.